Зя энэ миний нэг дуртай Итали талхны нэг гэртээ хийж үзчихин. Гадаа гарнасаа розмарин, базилик хоёр түүж авч хийсэн. За тэгээд яг л пиццаны гурилан дээр ингээ хийчихэж байгаа. Дээрэс нь олив хийж болно. За пармежан бислэг байна. Энэ sun-dried tomato гэдэг энэ аюу гоё энэ пицца зүгээр нөгөө талах одоо тий брусчетта эднэр хийхэд ингээд маш гоё амт оруулдаг. Эсвэл зүгээр нөгөө чиз платер дээр тавихад ч гэсэн. Тэгээд Italian season хийсэн Итали амтлагч хар перц маш их olive oil оливын тос хийсэн. Гурилныхаа доор нь бас дээр нь хийгээд тэг ингээ хуруугаараа ингээд чигчж агаад өрөөнд баг 2 цаг ингээ сайхан хөөлгөөд тэгчээд амтлагч нараа хийгээд одоо хийх гэж байна. Хошир хийчихин. Халиартай, даршилсан халиартай. За гоё илэг шарчин. Эхлээд ахиухан сонгон хийгээд жоохон хар перц хийж агаад нэлээд сайн шарна. Тэгээд жоохон өөх хийгээд бас маш сайн шарна. Тэгж агаад илхээ хийгээд жоохон цуу хийсэн. Гаус перц. Одоо дээр нь жоохон ногоон сонгоны гарахтай хийгээд одоо